Дэлхийн хамгийн өвөрмөц спортын төрлүүд. Бяцлаг өнхрүүлэх тэмцээн. Бяцлаг өнхрүүлэх энэхүү спорт нь Англи улсад 200 жилийн турш уламжлал болон зохиогдож байгаа юм байна. Англи улсад жил бүр уламжлал болгон явагддаг энэхүү этгээд спорт тоглоомын дүрм нь их энгийн. Тамирчид өнхөрч буй бяцлагын араас гүйх ёстой. Жил бүрийн 5 дугаар сарын сүүлчийн даваа гарагт Английн Brockwars тосгонд Купер хэмээх уулаас бяцлаг өнхрүүлэн араас нь хөөн гүйлддэг. Өөрөөр хэлбэл уулын оройгоос 4 кг жинтэй бөөрөнхий бяцлаг өнхрүүлээд оролцогч тамирчид араас нь хөөж гүйсэх ёстой аж. Бяцлаг уулын уруу 110 км/цагийн хурдтай өнхөрдөг учраас барьж авна гэдэг бараг л бүтэншгүй зүйл юм. Барианд төрүүлж ирсэн хүн шагналдаа тэрхүү бяцлагаа авдаг байна. Тэмцээн ихэвчлэн Куперийн уулан дээр болдог бөгөөд энэ нь тийм амар зүйл биш юм. Учир нь энэ бол маш олон жижиг довтой учраас хэрвээ энэ замаар уруудан гүйж эхлэх юм бол зогсох аргагүй. Жил бүр олон тамирчид бэртэл авдаг байна. Уулын уруу хурдлах замдаа оролцогчид өөрсдөө бэртгэс гадна үзэгчдийг ч мөргөж гэмтэх нь их байдаг. Тийм учраас энэ тэмцээнийг 2010 онд цуцалж байсан төвхтэй. Гэсэн хэдий ч түүний дараа жилүүдэд 200 гаруй жилийн өмнөөс улбаатай уламжлалт дахин үргэлжиж уулын уруу бяцлагны араас уралдах хүмүүсийн тоо цөөрөхгүй хэвээр байна. Аюул эрсдэл ихтэй мөн хачирхалтай ч гэж хэлж болох энэ уралдаан анх газрыг нийтийн өмч байлгах шаардлагаас улбаалсан. Эсвэл ургац их авахыг бэлэгдсэн зан заншлаас үүдэлтэй гэж шинжээчид үздэг. Жил бүрийн энэ уралдаанд гэмтэж бэртсэн хүмүүст яаралтай тусламж үзүүлэх баг, мөн хүнд бэртсэнийг нэмлэгт хүргэх түргэн тусламжийн автомашинууд уралдааны талбайд бэлэн ажилладаг байна. Эхнэрээ үүрч уралдах. Эхнэрээ үүрч уралдах спорт нь Финланд улсын Sonkajärvi хэмээх бяцхан тосгонд анх үүсжээ. Энэхүү спорт нь жил бүрийн 7 дугаар сард Финлянд болон Америкийн нэгдсэн улсад зохиогддог байна. Уг тэмцээнийг 1800-аад оны сүүлч үед амьдарч байсан зартай хулгайч Ронкайны түүхээс санаа авсан бөгөөд энэ нэр бөглөө ойд амьдарч үе үе тосгоны айлуудыг дээрэмдэж охид хүүхнүүдийг нь үүрээ цугтаадаг байсан аж. Энэ тэмцээн анх шуудатай тариа, амьд гахаа өргөн уралддаг байсан бөгөөд яг хизээнээс эхнэрээ үүрдэг болгон сольсон тодорхойгүй. Эхнэрээ үүрэхдээ зүгээр ч нэг үүрэхгүй. Толгойг нь доош харуулan үүрч нэг ёсны буйхаа уралдаан шиг төрөл бүрийн бартаат замыг туулдгаараа энэ тэмцээн хамгийн бэрх бас сонирхолтой байдаг байна. Уруугаа харж нөхрийнхөө толгойг хоёр хөлөөрөө хавтсан эхнэр нь энэ хугацаанд унахгүй байх үүрэгтэй. Тэмцээнд оролцогчид эхнэрээ үүрч, элс, шавар, ус зэрэг саат бартаатай 253.5 м зайг туулах ёстой. Энэ тэмцээнд заавал нэг гэр бүлийн хүн байх шаардлагагүй. Харин бүсгүй нь 18 нас хүрсэн 49 кг-аас багагүй жинтэй байх ёстой бөгөөд дутсан тохиолдолд өөргөвчөнд элс гэх мэт жин дарах зүйлсийг нөхөж үүрдэг. Эхнэрээ зөөхтөө мөрөөрөө давуулж үүрэх, нуруунаас зүүгдэх, эсвэл гар дээрээ тэврэн уралдаж болно. Эхнэрээ үүрэх дэлхийн авраг шалгаруулах тэмцээний ялагч нь эхнэрийнхээ жинтэй тэнцэх хэмжээний шар айраг шагнал болгон авдаг. Шатран бокс. Шатран бокс нь Голландын уран бүтээлч Рубиний санаа бөгөөд спорт гэхээсээ урлагийн үзүүлбэрт тооцогддог. Энэхүү тоглоом нь нийт 11 үеэс бүрддэг. 6 үеийн шатар тоглож 5 үеийн боксоор тулдах аж. Оролцогч шатрын үрэг дээр юм уу боксын дивжэн дээр цэвэр ялснаар өрсөлдөгчөө хожих боломжтой. Энэхүү спорт нь ерөнхийдөө бокс болон шатар хоёрыг багтаасан спорт бөгөөд биеийн болон оюуны хүчийг хоёулангийн зэрэг сорих боломж олгодог. Тиймээс оролцогчид шатар сайн тоглож чаддаг байх ёстойгоос гадна мөн бокс тоглодог байх хэрэгтэй. Гол дүрм нь оролцогчид эхлээд 4 минутаар шатар тоглох ёстой. Ингэж тоглож байх үедээ тэд үзэгчдийн чимээг сонсохгүй тулд чихвч зүүсэн байдаг. Үүний дараа рингэн дээр гарч өөрийгөө хамгаалж 3 минут тулдах болно. Раундуудад энэ дараалал ээлж ээлжээрээ үргэлжлэх бөгөөд оролцогч нь шатраар хожих, эсвэл өрсөлдөгчөө нокаутад оруулснаар ялах болно. Хэрвээ дийлж чадахгүй бол шүүгчид авсан оноогоор нь дүгнэж ялагчийг тодруулах юм байна. Буцкаш буюу ямааны тоглоом. Төв Азийн орнуудад энэхүү спортыг ямааны тоглоом гэдгээр сайн мэднэ. Ихэнхдээ энэ спортыг Тажикстан, Пакистан, Афганистан, Узбекистан болон энэтхэг улсад их тоглодог. Үүнийг ихэвчлэн полотой адилтгаж үздэг. Энэхүү тоглоомын дүрм нь хоёр баг морин дээр мордоод бөмбөгний оронд ямааны толгойгүй гулуузыг эсрэг багийн хаалганд оруулах ёстой юм. Хэрвээ ямаа байхгүй бол үхрийн гулуузыг ашигладаг байна. Энэхүү тоглоом нь дэлхийн хамгийн хэцүү мөн хэрцгий спортын төрөлд багтдаг байна. Оролцогчдод хүнд гутал ташуур хэрэглэхийг зөвшөөрдөг юм байна. Хөлний волейбол.
Хамгийн сонирхолтой хачирхалтай спортын төрөл болох Sepak Takraw хөлний волейбол гэдгээр нь Азууд мэднэ. Энэ тоглоомоор ихэвчлэн Индонез, Таиланд, Вьетнам, Малайз, Энэтхэг болон Филиппинд тоглодог. Энэхүү тоглоомыг тоглоход зориулалтын 70 модоор хийсэн бөмбөгийг ашигладаг юм. Тоглоомын дүрм нь 2-3 хүнтэй 2 баг хоорондоо тоглодог байна. Энгийн гар бөмбөгтэй адилаар эсрэг багийн талбай руу бөмбөгөө зохих ёстой. Гар бөмбөгөөс ялгаатай тал нь гарнаас бусад биеийн бүх хэсэг хүрж олдог торшино. Бөмбөгийг цохихын тулд ихэвчлэн үсрэх, заримдаа бүр акробат хийх ч тохиолдол гардаг байна. Тиймээс маш урт хугацааны бэлтгэл, авьяас их шаардагдах болно.